Хамаг Монголын хаан Есүхбаатарт ай барь. Хамаг Монголын хаан Есүхбаатарт хамаг Монголын бүтэн байг хаан таны лагшин тунгалаг байхыг бэлэгдэж гонон бухын арьсан барвинд 30 сар дарсан эдэний дээж сархтын энэ охийг Үгүйбаатрын үзэсгэлэнт гүнж сашир бихий анам мөрний бургас шиг орлоо зээрийн шилб шиг туйхан гараасан хүртэн болгоно
Ингээд Есүхэ чи өөрийн гараар хөнөөсөн Тэмүүжин үгээгийн төрсөн охины гарт үхэх чинь энэ. За ёстой ямар гоё гайхамшигтай гоё дуулалт жүжиг үзчихвэ. Ер нь манай Монголын одоо түүхэн одоо холбогдлолтой Монголын нуус төвчнөөс одоо сэтүүлсэн их гоё Тэнгэрийн сум дуулалт жүжигийн хэсгээс одоо бид бүхэн үзлээ. Үнэхээр одоо гайхамшигтай сайхан уран бүтээл болсон байна. Тэгээд одоо энэ сайхан гоё уран бүтээлийн одоо салхийг хагалж өнөөдөр бас манай урт цагааны гудамж нэвтрүүлэг маань эхэлж байна. За бүгдээрээ надад энэ өдрийн мэндийг хүргье та бүхэндээ. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг яхаа аргагүй нэг юм гоё Монгол ахуй үнэрсэн. Тэгээ маш гайхамшигтай зочид хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ дөнгөж сая манай одоо ундрах хоёрын хувьд бол 30 сар дарсан сархадаар хэнийг нэг хорлцгүй гэж харсан чиг одоо би та бүхний төгөл эрхэм зочдоо 1600 жилийн түүхтэй бас сан мэгээлээрээ та бүхнийг бас дайлах гэж байна гэж 150 жил үсттэй. Өө тийш үү. Дахиад одохгүй 1600 болно гэж. 1600 оноос хойш бас байж болох гэж тий. Тэгэхээр чин та бүхнийг тэгтээ сая л хорлцож байгаа. Би бол та хэдийг дайлж байгаа шүү. За ингээ хамтдаа сунгаа тулгаад нэвтрүүлгээ эхлэв. барих удаа тийм ээ. За урт цагааны гудамж маань дугаа Улаанбаатар маань хөгждөг вэ. За хүрсэн ирсэнд нь бүгдээрэнд маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар бол үзэгч та бүхэн бас харж байгаах маш гайхалтай хувцтай. За тэгээд олон сайхан өв түүхүүдийг өгүүлэх эрхмүүд мөн дээрээс нь манай хамтрагчдаар нэг гоё юм бас хоёр сайхан юм хамгаалагчтай болцсон сууж байгаа. Тэгээд манай хоёр альтернус биш битээр нэлээд хамгаалаад жоохон нойр нүрээд их шиг байна тий. Бид тэр нь аруулаа сууж шүү. Нохоог чинь монголчууд яадаг гэхээр хүний тоонд авч үздэг. Энд чи одоо бас гэр бүлийн нэг гишүүн. Одоо манай 27 дугаар дээл урт цагааны гудамж одоо ийм асар басар хоёр ийм том нохоотой болсон. Тэгээд үнэхээр Тэр нь өөрөө гэдэг шиг. Одоо нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээ хоёулаа зочдод танилцуулах уу? За тэгээ. Улаанбаатар төмөр зам чуулгын гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отгон Чимэг. Эко гар утасны тавир компани захирал Батцэрэг. Монгол банхар судлалын холбооны тэргүүн Цэрэн хан. Зураач Энх тайван. Үндэсний урлагийн театрын цагаан лава чуулгын уртын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төр болд. Улаанбаатар төмөр зам чуулгын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ундрах баяр. Өнөөдөр манай нэвтрүүлэгт маш одоо сайхан зочид ирсэн. Жүжигчин одоо Отгон Чимэг уу одоо өөлөн ихээс асууя. Таныг ингээ харсан чинь хувц хоноор ямар гоё юм бэ? Энэ одоо та хэдийн хийж байгаа энэ сайхан жүжиг маань одоо хэрэг бас судалгаатай хийгдсэн бод. Одоо хувц хоноор ингээ харахад бол бас их гоё хувц байна. Энэ та хувцснаас ярьж өгөө. За тий. Манай энэ хүү жүжигийн маань хувцыг бол манай дизайнер Амар Жаргал гээд бүсгүй маань уралсан байгаа. Мэдээж шинжлэх ухааны одоо үндэслэлтэй маш тийм нөгөө өөрөө тийм боловсралтай мэдлэгтэй охин л та. Тэгээд яг түүхэн одоо нөгөө нэг судалгааны үндсэн дээр одоо бидний бүх хувцыг уралж байсан байгаа. Тэгээ манайх чинь өөрөө жүжигээ тавихаасаа одоо яг ингээд өмнө эрдэв шинжилгээний хурал хийсэн. Одоо нэг жүжигийнхаа нээлтээс өмнө. Тэгэхээр манай жүжиг бол үнэхээр Монголын нууц төвчнөөс сэтгүүлсэн. Тийм масаар одоо нөгөө нэг судалгааны тий шинжилгээ дээр хийгдсэн тийм жүжиг байгаа. Тэгээ сая ингээд нөгөө харсан шүү дээ ингээд нэг хорлож байгаа тэр дүр төрх тэр арх сархадаа барьж байгаа тэр бүсгийн гоо үзэсгэлэнт л ерөөсөө эр хүн бас ноён нуран хугардаг юм байна уу гэж бас харлаа. Тэгээ тэр дүрийг бол бүр ингээд харахаар ундрах хоёр ахыг бол бас жоох үзэн ядам арч юм шиг тэгж бас хэсэгхэн хугацаанд тэгэхээр энэ жүжиг бол бүтэн үзэх юм бол бас маш гой дүрүүд маш гой тийм түүх өгүүлэгдэх бах тийм ээ. Ундрах ахын баярын ахын хувьд бол одоо яг жүжигчнэр төгсөн мөртлөөс одоо Улаанбаатар төмөр замын чуулгад арай өөр бас мэргэжлэр ажилтдаг юм шиг харсан. Би бол Улаанбаатар төмөр замын дуужийн чуулгыг аж ахуй эрхлэгч. Аж ахуй эрхлэгчээр ажилладаг. Тэрнээс яг мэргэжлийн төгссөн сургууль манай соёл урлагийн их сургуулийн кино драм жүжигчний мэргэжлэр төгссөн.
Тэгээ энэ чуулгатаа одоо ороод 3 жил болж байна. 3 жилийн хугацаанд аж ахуй эрхлэгч хийгээл явж байгаа. Гэнт одоо Тэнгэрийн сум гэдэг түүхэн сайхан жүжигэнд одоо тоглох хувь тохиол ингээд цогцлон бүрдээд за аж ахуй эрхлэгч ундрах хоёр мэрэгжлийн жүжигч учраас энэ үнийг татарын Жалибухан ноёны дүрд тоглоулнаа гэх тэгээд завшаан болдоо тоглож байгаа. Ягаад ийм том үнийг аж ахуйн ажилд ажиллуулад байсан бэ? Ялангуяа одоо манай цагаан лаваа чуулгыг би бас түүхийн судлаад үзэж байгаад үнэхээр гайхамшигтай сайхан чуулга байна. Ялангуяа одоо 60 гаруй одоо орчим уран бүтээлчдийг зангидаад одоо хувийн чуулга маань одоо оршин тогтноод явна гэдэг бол одоо үнэхээр гайхамшигтай. Ялангуяа би одоо энэ Биндрия дарга энэ продюсер, найруулагч та бүхэн энэ уран бүтээлчдэд одоо үнэхээр одоо халуун баяр үргэмээр байна. Үнэхээр та нартай Тэмүүжин тоглож байгаа төрөлд маань одоо сая өнгөрсөн хугацаанд бас уртын дууны одоо томоохон тэмцээнд оролцоод бас Монголын бол нэлээд халахын нэлээд алдартай олон дуучдыг араасаа өвдөг шороодуулаад одоо тэргүүн байр өртсөн одоо ийм мундаг одоо жүжигчин залуу ирсэн байна. За төрөлд маань одоо бас одоо энэ дээр ямар одоо роль гүйцэтгэж байна? Одоо жүжиглчин хүн үү та таны хувьд? За миний хувьд болохоор соёл урлагийн их сургуулийг уртын дуучны мэргэжлэр төгссөн. Нэрт багш, нэрт уртын дуучин Монгол Улсын гавьяа тогш Цэвэн Доржийн Дэлгэр гэж эрхэм сайхан багшийнхаа удирдлагын доор энэ сайхан мэргэжлийг эзэмсэж багшийнхаа удирдлагын доор төгсөөд одоо 10 дахь жилдээ ингээд уртын дуучныхаа мэргэжлэр ингээд мэргэжлийн урлагийн байгууллагаас тасралтгүй ажиллаад явж байна. Тэгээд Тэнгэрийн сум түүхэнд бол жүжигийн хаан гол дүр буюу Эзэн Чингис хааны маань бага нас Тэмүүжний одоо дүрд тоглох юм үүргийг одоо эргийн найруулагчаас аваад тэгээ энэ сайхан нэр төртэй энэ одоо хэр варгийн уран бүтээлчдээс олдохгүй хувь заяа авах гэж бодож байна. Энэ одоо хэзэн хааны дүрд тоглоно гэдэг бас их завшаа юмаа гэж нэр төртэйгээр хүлээж аваад ингээд чадхыгаа ирээр энэ жүжигтэй тоглоод ажиллаад ингэ явж байна. Төмөр замын чуулга цагаан лаваа чуулгын хамтарсан шинэ уран бүтээл Тэнгэрийн сум түүхэн дуулалт жүжиг өндөр үүдэн нээж байна. Атан зоригт төмөн ирсэн халуун цуснд хатаагдсан зориг хан төрийн ган тулганд дөд нэмсэн цочил миний Монголын түүхийг үеийн үед ургийн урагт бичих мөнх Тэнгэрийн сум минь уу ураг түгэ ишэр түгэ. Манай эрхэм зочид ерөөсөө их бие бариад ах шиг байна. Тэгэхээр энэ цаг мөчид бас манай нэвтрүүлгийн хамтран ажиллах сайхан сан мигэлийн сайхан пивэд амтлаад гоё яриагаа өрнүүлсэн. Тэгээ үргэлжлүүлээд би яг энэ цаг мөчидээс хажууд сууж байгаа Цэрэн Дахаасаас яриаг үргэлжлүүлмээр байна л да. За бидний урд харагдаж байгаа энэ хөөрдөм хоёр сайхан амт энт бол мэдээж манай Монголын бас нэг сайхан өв тэгчд өвчлүүд тий. Тэгэхээр таны хувьд бас Монголынхаа одоо банхар судлалын холбооны тэргүүнээр бас нэлээд олон жилийг үтж ажиллаж байгаа. За энэ холбоос яг хэрхэн үйл ажиллагаа нь явагддгийг. За 2024 онд ч тий манайхаас хан гард маань бас тэргүүн байр аваад ирж исэн. Тийм ээ. Тэгээ энэ манай энэ бавлаг их том биш тийм ээ. Та нэг найзгаа нэг ингэж сэрэг. За би бавлагийг нэг дэшгээ гаргаад. Хажууд нь бавлаг нь унтаалаа. Бавлага басъя. Хоёлаа. Найзаа. За. Бавлаг айгу том биш тийм тий. Тий, одоо энэ Монгол улсын аврах цолтой. Зүгээр Монгол энэ үржлийн нохоонууд дундаа хамгийн том биетэй. Хамгийн том биетэй гэсэн үг. Харин тийм баха. Босоод ирлээ манай бавлаг. За би босоод харах уу? Яа, тэр эзэн хараад гөрг. Харин тийм байна. Зүгээр камер хараад камер ажиллаж. Бавлагч одоо нөгөө олон үйл ажиллагаанд оролцож байгаа. Улсын наадмын нээлтэнд оролцож байна. За тэгээ нөгөө нүүдэлчин наадам, янз янзын фестивалуудад тэгэл Монгол нохооныхоо нүүр царай болоод үргэлж оролцоод явж байгаа. Сая тэгэл одоо камерингүүд л босоод ирж байгаа. Бие бэлтэж үлдээд байна шүү дээ. Том зандхар юм а тий. Ер нь одоо бавлаг маань яг юу идэж ууддаг юм бэ? Ер нь хэр зэрэг одоо хэдэн килограмм бэ энэ? Энэ нэг 50 орчим килограмм байдаг. За тэгээд энэ нохооны өсөлт бие хаан бол ерөөсөө л нөгөө удмаас шалтгаалдаг. Хамгийн гол зүйл удам гэж бид нар нөгөө нохон дээр, амьтан дээр, за хүн дээр ч гэсэн бид нар эцэг хийгээд өөрөөдөг, зан төлөвөнд өөрөөдөг ийм байдаг. Тэгэхээр бид нар чинь энэ нохооны бид нар үржил селекц ингээд хийж байна те. Тэр чинь нөгөө эцэг их нь ямар вэ тэрийг харж хагаад ийм нохоо гаргаж авнаа гэж л төлөвлөж энэ үржлийн ажлыг хийдэг. Гэхдээ зүгээр энэ сайн нохоо төрнө гэдэг маань бидний хувьд бол бас л нөгөө аз ёндооны асуудал байдаг байхгүй юу? Тэр болгон хүснээр тэгээ сайн нохоо энэ төр төрдөг. За одоо энэ нохооны хувьд бол одоогийн байдлаар Монголд
байгаа үржлийн нохоодоос хамгийн том биетэй стандартад нийцсэн маш сайн нохоо ингээд Хэдэн настай нохоо одоо? Тий, одоо энэ жил ингээд 3 настай. За зүгээр яг 3 жил гэсэн үг. За зарим хүмүүс ч одоо 3 настай гэхээр 2 жилээр тооцд юм уу тэгээд мэддэг шүү дээ. Ерөөсөө 3 настай юм нохоо. За энэ гүлэг маань болохоор нөгөө Монгол нохооны онцлог гэдэг шүү дээ. Өвөлдөө нэг удаа яг нөгөө чоны ороотой адилхан байдаг. Тэгээд өнгөрсөн өвөл төрсөн 4 сартай гүлэг. 4 сартай гүлэг гэхэд бас төөрхөн ийм том болцсон. Одоо энэ бавлаг дахиж том болох уу? Өшөө том бол өндрөөсөө бол болохгүй. Хүн ч гэсэн ингээд нэг нас суугаад нэг байраг шаад зузаардаг шүү дээ. Яг тийм байдлаар нэг 5 нас хүрэхэд нэг илүү зузаарна. Яг тэгэхээр энэ манай ихц жоохон халууцаад идчих одоо яг бүсгүй өмч хэлж байна бүр ингээд. Клипэнд тоглож байсан уу? Орж исэн. Одоо хэддэг клипэндээ тоглож. За нэлээ янз бүрийн юмд орж исэн. Өнгөрсөн 100 гэх чинь нөгөө нэг хиний нөгөө танхаа өрөөлчийн сүхээгийн клипэн дээр ороод байсан. Одоо энэ манай богч. Ер нь тэнгэрийн сум жүжигтэй ер нь оруулчих юм шүү. Болно шүү дээ одоо. Саяны тоглолтын хэсгээр бол хөдлөөд гараад ирэхэд бол янз юм байна. Тэгээд энэ Монгол нохоо ч одоо Чингис хааны үед байсан л байгаа шүү дээ. Бас одоо гэр орны хамгаалал байжсэн байна. Үндэсний уугуул үйлдвэрийн 2 нохооны нэг шүү дээ. Одоо энэ нэг нь Монгол банхар нохоо, нэг нь одоо өгөөдөө хааны тэр нөгөө ан ав гөрөө хийж байгаа Ховлын хааны те юун дээр зурган дээр хүртэл байдаг ш тэр махисэн тайг нохоо чинь одоо хүртэл байдаг юм байна. Энэ нохоогоо шүү дээ ингээ гадаадад ер нь дагуулж явсан уу? Хүмүүс ер нь хэр хүлээж авч байна. Яг энэ нохоо маань бол яваагүй. Өнгөрсөн жил бид нар чинь нөгөө Хорватад дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд 3 нохоогоо аваад Европ руу бүр Хорватад очиж танилцуулаад тэнд танилцуулга хийгээд бас үзэсгэлэнд оролцоод хангард гээд нохоо маань бүр тэр юуны аварга болоод Гран-приг аваад ирсэн шүү дээ. шагналын дээр аваад ирсэн. Одоо тэгээ бүх оролцсон тэр 3 нохоо маань гуруулаа нөгөө Хорват улсын аварга гэдэг цолыг хүртээд ирж байгаа. Одоо энэ Монгол нохоо байна шүү дээ. Энэ бавлаг энэ Монгол нохоо төвдийн мастип гэдэг нэг маш том нохоо байдаг шүү дээ. Энэ хоёрын бас яг ялгаа гол ялгаанууд юу вэ? Ялгаа байгаа. Төвд мастип гэдэг маань яг олон улсад бидаас үйлдвэр болоод бүртгэгдсэн өөр үйлдвэрийн нохоо байхгүй юу? Яг хөө магадгүй эртээр үед нэг гарал үүсэлтийн нохоо байсан байж болно. Одоо харахад зарим хүмүүс адилхан инч гэдэг юм уу тэгдэг шүү дээ. Тэгэхэд төвд мастип гэдэг нохоо ч юм болохоор тэр төвдийн өндөрлөг ууларх газар тэр эрсдэс цаг уурын нөхцлөөс энэ төр болоод юм уу ерөн шал өөр байдаг. Одоо Монгол нохоо ч юм бол энэ тал хээрийн нутагт нүүдэлчтэй дагаж маш юм хөнгөн одоо ажлын чадвартай байдаг. Одоо бид нар нэг жин дээр тавиад үздэг. Жин дээр тавиад ингээ харахад адилхан мөртөө жин дээр тавиад үзэхэд төвд мастип 70 кг байхад Монгол банхар 50 байдаг. Тэр нь яаж юм гэхээр яс хөнгөнтэй байдаг байхгүй юу? Монгол нохоо. Тэр хэрээрээ нөгөө нүүдэлчдийг дагаж хол зам туулах чадвар бидний нөгөө хилээд байдаг ажлын чадвар маш сайтай ийм нохоо. Би нэг бас нэг юм сонсчихсан. Өнөө худлын сайн мэдгүй маа. Одоо банхар нохоо одоо ингээд айл гэрийн буян заяаг их хадгалж явж идэг. Ялангуяа одоо байгалийн янз янзын үзэгдэл газар хөдлөх янз янзын тийм зүйлийг үер олж ирэхийг ч юм уу мэддэг. Тэгээ ер нь айл гэрийг үл ер нь маш гоё хамгаалж идэг. За зарим тохиолдолд бол одоо хятадын бас баячууд янз янзын баячууд чинь заримдаа нэг хэдэн сая доллар хүртэл одоо хүрсэн түүх байдаг юм байлээ. Тэр одоо тэр талаас нь та мэдэх үү? Нэг хэсэг ч одоо тэр төвд мастип гэдэг нохоо чинь айгүй модонд ороод одоогоос нэг 16-7 жилийн өмнө Монгол энэ төр ч гэсэн орж ирж байсан. Тэр үед нөгөө хятадууд бас яг энэ төвдийн уугуул нохоог арай тэгж өөрчилж бүр илүү тийм сүртэй энэ төр болгож хүн харагдах байдлаас нь жоохон өөрчлөө те өөр үйлдвэрийн нохоо мохоотой хольж молоо тэгээд амар тийм сүртэй үзэсгэлэнтэй гоё нохоо гаргаж ирсэн. Гэхдээ тэр нохоо бол ямар ч тийм ажлын чадваргүй тийм нохоонд мэддэг байхгүй. Нэг хэсэг бол амар зах зээлийг аваад нөгөө тэр бом доллар молор хүрлээ мөрлээ энэ төргээл нөгөө сенсацлал тий. Тэр чи яг уу бас л менежмент байхгүй юу? Бид нар Монгол нохоогоо одоо тийм ээ. Тий сая доллар одоо тэр бом төгрөх энэ төргээл ингээл бид нар чи ярьдаг гэсэн. Тэр шиг бид нар одоо энэ үндэсний уугуул үйлдвэрийн нохоогоо олон улсад бүртгүүлээгээд ингээд яваад байгаа. Янз янзын тиймэрхүү менежмент бас хийж болох байхгүй тий. Тий. За энэ мэдчлэнгээр одоо цэгц болон бодлого хоёртой ярилцах зүйл бол маш их байгаа. Тэгээ дараагийнхаа зочнолоо бас шилжиж гэж бодлоо. Тэгээ өнөөдрийн зочид бүгдээрээ ингээд Монгол ахуй соёлтойгоо бүгд холбоотой салбар бүтээ бас тэргүүлж байгаа тийм сайхан эрхмүүд ирсэн байгаа. Тэгээд дараагийн яриагаа бид нар бол Инх тайван ах руугаа шилжиж гэж бодлоо. Тэгээд Инх тайван ах маань бол тал бүрийн авьяастай мэдлэг бас их маш юм хүн байдаг. Тэгээд таны ард харагдаж байгаа зургаас эхлүүлээд бас
яриагаа өрнүүлээ гэж бодлоо. Ингээ харахаар манайхаа ардаа сая бид нар чинь түүхэн дуулж үжиг үзсэн. Одоо ингээд нэг сайхан тал хээр нутаг дээр нэг морьтой тохиж яваад нэг хүн байгаад тах шиг байна. За таны ярианаас эндээс эхлүүлэх тавь. Тавихын зураг тайлбарлаж өгөөч. Энэ ямар учиртай зураг вэ? Ээж одоо Орчин цаг үед тий одоо бид нар чинь социализм гэж нэг нийгэмд амьдарч байлаа шүү дээ. Тэр социалист нийгэм өөрчлөх гээд нэг хэдэн залуучууд залуу уран бүтээлчид анх үзэсгэлэн байгууллаа. Тэгээд залуу уран бүтээлчдийн зөвлөгөө мөвлөө хийсэн. за Тэгээд 90 он болоод ардчилсан намын анхдугаар хурал болдгийг. Ардчилсан холбооны уурал зориг гэж одоо цэнхрийн гол гэж алдартай дууны одоо үгийг өчсөн. Энэ сайхан яруу найрагч маань миний энэ зургийг бариад шинэ байгуулагдаж байгаа ардчилсан намд одоо энэ зураачин хтайвны одоо энэ шинэ намд зориулж бүтээсэн энэ зургийг одоо дурсгал болгон хадгалуулъя. За энэ зураг бол Торой банд гэдэг зураг аа. Торой бандаг байхад торгоны сайныг өмсдөг байлаа гэж Монголын ард түмэнд дуулдаг. Ардчилсан намын үед ард түмэн жарганаа гэж өрөөж энэ зургийг бэлгэлье гэсэн. Хойд одоо хүмүүс бүгдээр хаалгад ашигсан. Торой банд бол шударга ёсны төлөө тэмцэгч. Манжийн одоо тэр хаан ард түмнээс татвараар авсан мал ахгүй тэр адуу малыг буцааж ард түмэнд нь хүргэж өгдөг. Ийм одоо шударга ёсны төлөө тэмцэгч байсан. Тэгээд энэ тэмцэгч шударга ёсыг Монгол улсад авчрах ардчлал мэдлэлээ гэж энэ зургийг бэлгэлсэн. Тэгээ энэ яг ардчилсан нам тэр хүзүүвчэнд байх үед тэр тухайн үед ардчилсан намын бас чухал хүндтэй байранд байдаг байсан. Дараа нөгөө хүзүүвч нурцсан. Тэгээд хүзүүвч нурангууд зураг эзэндээ ирсэн. 50 ахын зургуудыг би бас ингээ олон зургуудыг үзсэн л дээ. Ялангуяа энэ Монголын энэ хөдөө ихээр талд хэдэн сая од ингээд мичэд тэнгэрд гялалзаад тэгээ тэн дотор ингээд малчин айлд ингээд хээр талд гоё кино гаргаж байгаа нэг гоё зураг байна. Тэр зургийг хараад бол би бас гоё одоо нэг гоё сэтгэл төрөөд байгаа юм даа. Тэдэн сая тэрбум модтой кино үздэг тийм одоо үндэстэн ер нь байдгийн болов. Тэр зургаа та тайлбарлаж өгөөч. Дараа тэр одоо миний РФ-ний уран зургийн академиг 1984 онд тэр зургаараа би шилдэг диплом авч төгсөж исэн. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Монголын хязгааргүй удам тал нутаг бол хаашаа л харна тэнгэрийн хаяа харагдана. Тэгээ шөнө бол энэ тэнгэр орчлон толдох боломжтой. Өөр саад хийх зүйл байхгүй. Ягаад гэвэл хаашаа л харна тэнгэрийн хаяа. Тэгээд одод төгсөн 7 бурхан төгсөн тэнгэрийн одоо уудам ертөнц. Тэр дунд одоо цогцолтой кино гаргаж байгаа тий. За энэ цогцолтой кино бол өөрөө их түүхэн кино. Ер нь дэлхийн кино урлаг гэдэг юм бол өнгөрсөн зууны бүтэн зууны турш их одоо түүхтэй одоо шууд хөөнөгдлөөс телевиз радио телевиз гар утас руу шилжээгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ нэг тийм тодорхой түүхэн үед энэ кино урлаг гэж юм дэлхийд бий болсон. Энэ талаар одоо нэг бүтээл туурах ёстой юм байна. Дэлхийн зураачид энэ талаар нэг ч одоо бүтээл туураагүй. Тоног төхөөрөмжийн бол ачаад явж байгаа талаар манай гаваа багш маань бол кино механикч говь руу одоо соёлыг түгээхээр явж байгаа зураг байдаг. Яг одоо орчин үеийн хүүхдүүд бол энэ багаж хэрэгслэлээр жоохон юу гаргадаг байсан, ямар учиртай юм гэдгийг бол мэдрэх тийм боломжийг таарах байсан. Тэгээд би энэ одоо уран зурагт энийг мөнхөлё. Тэгээд хязгааргүй удам тэнгэрийн удам тэгээ газар Монголын талд зөвхөн тэнгэр газар хоёрыг харьцуулан харах боломжтой. Бямби Эренчин гэж одоо энэ одоо их суу тухаантай хүн маань тухайн үеийн нийгмийн тэр одоо төр засагт баригдлагүйгээр тэдэнд нь дохируулаад тэрнээс давж сэтгээд тэгээд одоо энэ айхтар кино хийсэн. Энэ кинонд бол одоо Монголын зан заншил, монголчууд хичнээн соёлтой байсан, хичнээн ном уншдаг байсан, номын өргөө нь ямар гоё байсан. Тэгээд одоо цогт хүн тайж тэр цогтын чулууны бичээсийг хэрхэн бичиж байгаа. Тэгээ хойч үедээ одоо юуг захиж сургаал болгож үлдээж байгаа.
Дэлхий дээр нэг ч зураач энийг зураагүй юм байна. Тэгээ би хийхгүй бол энэ гаригт одоо хэн өөр хийх юм бэ? Өөр хийж хүн одоо байгаа юм уу? Байх л байгаа л да ирээдүйд. Гэтэ одоо дээр би одоо нэгэн тэнд төрсний хувьд энийг хийх нь чухал юм аа гэдээ энийг хийсэн байгаамаа. За тэгээд их 50-ийн хувьд бол ярих зүйл маш их байгаа. Тэгээд дараачихаа зочдод бас бүгдээрээ ингээд шилжүүлээ. Тэгээд энд бас нэгэн чимээгүй мөртлөнгөөс одоо монголчуудын зүрх сэтгэлд хүчтэй байх хэрэгтэй байна гэдэг тэр сайхан зүйлийг мэдрүүлсэн ирхэн бол яхаарахгүй манай Бат зориг байгаа. Бат зоригоос маш олон хүмүүс бас амьдралтай одоо мөнх бишээ. Тэглэж гисэн зоригтой байгаараа гэдгийн маш гоё зүйлүүдийг фэйсбүүкээр хүртэл бидтэй хуваалцаж байсан шүү дээ. Ээж минь хурдын эдгээрээ гэж найдаж байна. Ээж зүгээр болохоор тоглоомын парк явж тоглоно. Дотроо айгүй дутагшаа. Эцтэй Ээжинсэн 3 хүүхэдтэй хайртай шүү. За бид 5-аас 5 минут маш их хайртай тийм ээ. Утгагүй одоо ээж нэрүүл болгон за аав ээж нь маш олон хүмүүс дэмжиж байгаа биднээс за бүгдээрээ сайхан илүү бүхтэй ээжгээ нэрүүл болгоод хөдөлцөө тавуулаа 70 эргээр зугаатан заяа. Тэгээд олон төрлийн тавилга шат савн гэдэг байсан. Тэгээд тухайн үед яг манай гэр бүлийн хүн хүүхдүүдээ маань нээж маш хүнд өвдөөд тэр булчин солих өвчин гэдэг бол ерөөхдөө маш хүнд өвчин. Дотроос 42 төрөл байдаг гэдэг амар ер нь хүнд өвчнөөр 4 жил гарan тэмцсэн л дээ. Тэгээд хүүхдүүд маань ч ялах баг нь 4 сартай те. Тэр маш ингээд хүнд ингээд асуудлууд байж хахад ингээд үнэхээр ингээд яг тэр өвчнөд тэмцээ үнэхээр хань ижлээ эрүүл болгоё гэсэн чин сэтгэл тэ надад болон миний ажилчид миний гэр бүлийнхэнд бэлсүү ханижлаа ингээд алдчихад байж хат мэдээж нөгөө нэг сэтгэл санаагаар хямран уунан тэ 3 хүүхдээ илүү сайн харилж ээж тэ энэ үр зүйлээс аль болох хурдан гарч ээж хүүхдүүдэд боловсралтай болгож ээж тэ илүү сайхан амьдарч ээж би нөгөө эргээд нөгөө ханижлаагаа тэ сэтгэл санаа юм уу бүх зүйл ингээд амгалан байх зүйлэн ингээд би ингээд бий болгож байна гэдэг чинь бас нэг хайраа хэцүү байсан ч гэсэн бэ хөлмөрлжсэн. Өөрөө бол яг мэрэгчлэн яг ямар мэрэгчлэлтэй хүн бэ Бацэргөө? Би ч өөрөө мужаа мэрэгчлэлтэй хүн. Тэгэхээр мэдээж мэрэгчлийн хүрээнд тавилга шат савн хийдэг байж байгаа юм хаягдл материалаараа юм хүний хэрэгцээ хангасан юм бүтээгдэхүүн хийгэж утсаа тавирыг анх хийгээд тэгээд энэ маань хүмүүсийн хэрэгцээ хангаад нөгөө талаараа ингээд төсөл болгож бичсэн чинь ингээд Германы засгийн газраас санхүүжилттэй зээл авч ирсэн. Инновац гэсэн бүтээгдэхүүн гэдгээрээ тэгээд төслийн амжилтаа хэрэгжүүлсэн гээ зээл маань дараа жил нь буцалтгүй болоод тэгээд тэр жилдээ бас оюуны өмч маань гарч ирээд Монголд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна гэдэг. Тэгээд тэрнээс хойш ингээд гоё утас тогтоогч байсан бол сүүлдээ ингээд дээр нь ингээд үг лого бичээд зураг хэвлээд гоё юм бэлэг зурслын зүйл болж их хөгжсөн. Тэгээд би бас энд ирсэн ч очидоо бас өөрийнхөө зүгээс жоохон гарын бэлэг аваад ирсэн ба тэрийг одоо бас өгчих болохоо. Болно. Манай нөгөө Бацэргаас нөгөө яалтай ажилтаа очиад. Тэгээ энэ зургийг нь бас нэг татаа харуулчихдаг. Энэ ингээд их гоё хөвтөлд ээж байхад бүх юм байдгаа гэдэг. Энэ болохоор манай алдар тхи одонгийн харьцаг байгаа. Ээж нэртэй зориулсан. Тий. Үүдээс хардын гоё тавг байгаа. Гэрийн эзэгтэй амж гоё тавг бэлгэлээ гэж утсан. Тэгээ бас утас тогтоогч бас танд бэлгэлье. Миний дуртай нөгөө юу хобби. Хөрхи. Тэр болохоор бас өнгөрсөн жил алдар тхи одоо авсан. За. Тий. Тэр одоо ийм үг аяг авъя гэдэг юм яагаад гэх те. одонгийн хайцаг авъя гэдэг. Авъя гэдэг шүү дээ. Их гоё мэдээ авч байгаа биш. Дөрөв хүүтэй. Шууд бид их юм байна одонгийн. Болохоор дээр нь гоё өгтөө уцаад бэлгэлээ. Маш баярлалаа. Маш баярлалаа. Ээж байхад бүх юм бүтэн гар утасны яг ийм тийм гоё бэлгтэй очих нэ хань. Нэг ах над дээр иржсэн. Ах нь ингээд олон жилийн модон тав хийдэг байсан. Тэгээд ерөөс ах ингээд борлуулалт ингээд өсдөггүй те ингээд хэвэн байдаг байсан чинь чи ингээд модон тав хийгээд гамбанц хийгээд хүмүүст ингээд хэрэглээгээ таниулаад ирсэн чинь дагаад ахах нь ингээд борлуулалт бас нэмэгцээ ах нь ингээд чам ингээд баярлаа гэж хэлсэн юм а гэд амар гоё ингээд над бас урам өгчээсэн. Яг энэ цаг мөчид таны хань хэдий энд бошихгүй гэсэн зүрх сэтгэлд нүргэлж байгаа. Тэгээ таны хийж байгаа ажлыг хараад маш их бахархаж байгаа. Тэгээ энэ цаг мөчид бас олон сайхан телевиз үзэж байгаа эмэгтэйчүүдтэй зориулаад бас яг отхон чимгээ хичээгээс тайснаа урмаар байна. Өвгөн ээж юм бас гоё дүрийг гоё тэр уран бүтээлэг бас хүргэчээ гэж тайсан урья. Шаргал намарын үетэй өдрүүд шаналсан сэтгэлд гоныг нэмэнэ тэртэй бураас гэртээ ярсан тэмүүчин
чилийсэн өдрүүд ээлжлэн өнгөрөөж цэгцрийн талаас чимээ хамаг Монголын заяан тушиж хяад боржиди Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахина түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Ямар гоё гайхамшигтай. Бүр нөгөө их хүн яг тэр нэг ингээд бүх зүйлийг нь харахаар бүр ингээд дотор нь ороод ингээд гараа нэг өөдөөс ингээд нэг гүгээд очимоор юм шиг яг тийм гоё дүр зураг байлаа. Тэгээд телевиз үзэж байгаа үзэгчид маань ч гэсэн яг энэ түүхэн дуулалт жүжигийг бүр ингээд хүүхдүүдэд дагуулад бүр чин сэтгэлээсээ ингээд тэр цаг мөчид очиосаа гэж бол хүсэж байна. Би бол өөр яг очиж үзснээ бүр ямар гоё бүтээл үү те. Одоо яг миний энэ хэсэг маань болохоор өөлийнхээ нөгөө хүүгээ хүлээж байгаа. Дооны хэсэг Тэмүүж ингээд одоо нөгөө Хонгород аймаг руу явуулсан Тэмүүжийн хүүгээ нөгөө нэг дуудаад Мэнлэг хэсэг одоо нөгөө авчрах гэж байгаа. Нөгөө Исүүхэ Баатар маань нөгөө хорлогдсон. Тэгээд нөгөө одоо Мэнлэг хэсэг хүүгээ нөгөө нэг Хонгородоос авчирч одоо уулзуулах байгаа одоо тэг хүлээж байгаа. Тэгээ нөгөө ээж нь ингээд одоо миний хүү одоо тэртээ газараас одоо чимээ нүггүй байна. Миний хүү одоо ирэл бараг л одоо нөгөө нэг Исүүхэгийн араас бас ахаад хорлогдчих үедээ тий одоо хамаг Монголд нь бас ахаад эзэнгүй үлдчих үедээ гэсэн тийм утгатай. Түрүүн би танаас нэг асуу ингэ бодож ирсэн нөгөө өөлөн ээжийн хувцсыг харахаар юм дээр үеийн одоо хувцс мөртлөө сарвчтай малгайтай харагдаад байдаг. Тэгсэн мөртлөө тэр дундад 100-ны бишээ. Дундад 100 биш нөгөө Юан гүрний үеийн нөгөө эзэн хаан хувлагийн ан хийж байгаа зурган дээр бас ерөнхийдөө нэг юм сарвчтай малгайны энийг бол нүүдэлчдээс тэр төсөө монголчуудаас гарсан гэж байгаа. Ягаад гэхээр нөгөө ингээд гараа сарвчилж харахгүй ингэж үнэхээр одоо ахуй амьдралтай гарсан. Энэ хувцс үнэхээр гоё зөгчээ танд. Маш гоё. Харин мэдгүй хүнд бол нэг орчин үеийн сарвчийг нэг ингээд шууд наац юм шиг тийм ээ. Харин энэ хувцас өмсчээр ингээд өөрөө ирэхгүй ингээд намп суугаад тэгэл нөгөө нэг ингээд нөгөө авшиг хүртсэн ч юм уу тийм онгоц цахиус буучж байгаа шиг өөлийнх өөрөө болж байгаа шиг санагдаад. Жүжигэндээ тэгэл дараалт эхэлдэг шүү дээ. Тийм таныг харсан чинь хувцс гунаар байж байгаа байдлын маш сайхан гоё Монгол бүсгүйн үзэсгэлэн харагдаж байна. Тэгээ манай Инхтав ахын маань одоо хувьд бол бас уран бүтээлдээ Монгол бүсгүйчүүдийг энэ бүсгүйний гоо сайхныг бас их магтан дуулдаг. Одоо та хэд энэ хойшоо зураг гардаа. 50 ахын маань одоо бас хийсэн зураг байгаа. Манай яс дүрэн бол
одоо эмэгтэй хүний дотоод гоо сайхан биеийн одоо үзэсгэлэн нүцгэн биеийн үзэсгэлэнг бол манай одоо Азийн ёсонд бол бага байсан. Дэлхийн сонгодог урлаг ер нь бол сэргэн мандлын урлаг, Европын урлагт бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бол Европ дахин бол сайн үзүүлсэн. Одоо Рембрандтын данаараа, Тицаны данаяа зөндөө олон одоо дурлалын бурхан. Гэхдээ зэрэг үнэхээр одоо Есүхбаатарын тэр дурлалын бурхан нь бол өөлөн ээж байсан. Тэгвэл өнөөдөр мянган өөлөн ээж Монголд байна. Тэдгээрийн нэг нь одоо энэ залуу эмэгтэй юм аа. Ер нь зураач нар чинь бас их тийм дурламтгай их тийм онцгой нүдтэй хүмүүс санагддээ шүү дээ. Яг ганц зураач биш л дээ. Ерөөсө хүн чинь биш дээ. Хүн ховор юмд дуртай байдаг байхгүй юу? Аригт арсыг одоо хоригдсон үе биш дээ. Одоо 90-ад оны үед картын бараанд ороод аригт арс ховор болчихтой зэрэг ховор юмнаас нэг олоод уучих юмсан гээд ариг огтоодгүй хүмүүс очоод нөгөөхөөс чинь нэг уучих юмсан гээд үздэг. Гэхдээ зэрэг эмэгтэй хүний Монгол эмэгтэй хүний гоо сайхан нь юундаа байна гэхдээ зэрэг тэр бүх дотоод гоо сайхнаа ил дэлгдэггүй. Далд байлгадаг дан бүх өвдсөн байдаг. Тийм учраас тэр цаана нэг л гоё юм байгаа гэт. Тэрийг нэг очоод. Гэхдээ тэр дуугарахгүй байгаа энэ хүний энэ дууны цаана нэг л гүн ухаан байгаа. Нэг л одоо сэтгэл гэж итсэн нэг гоё юм байгаа. Тэгэхээр зэрэг одоо дэлхийн суут одоо уран зураачдч гэсэн одоо хүн төрөлхтний түүхэнд хамгийн үнэтэй зураг бол Леонардо да Винчийн Мона Лиза гэж зураг байд. Мона Лизагийн тэр инээмсэглэл их учиртай. Зүгээр учиргүй хаа гэж үнэхгүй шүү дээ. Нэг инээх гэж байгаа юм уу? Яах гэж байгаа юм? Мушилцаад байгаа ч. Тэгээ яах гэж байгаа. Яг тэр алтан дундчийг олоод хийцэн. Тэр нь бүх дэлхийн хүн төрөлхтний гижгийг хүргэж штэ. Тэр эмэгтэйгийн тэр нууцлаг инээмсэглэлийн цаана юу байна вэ гэдэг. За өнөөдрөөс эхлээд л одоо тэгж инийг л явж байна нэг юм. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүдийн бүх ухааны нууц, гоо сайхны нууц, бүх юмны нууц нь ихэмсэг оршихгүй. Тэр хүмүүсийн одоо тэр өөлийн ээж хэлсэн үг байгаа шүү дээ. 5 сумны одоо тэр хүүхдүүдтэй. Тэгэхээр зэрэг өөлийн ээж маань бол хүн төрөлхтний түүхэнд одоо 20 дугаар зууны сууд хүн Чингис хааныг төрүүлсэн, хүмүүжүүлсэн, өсгсөн ээж нь. Тэгэхээр тийм эмэгтэйчүүд одоо зөндөө байгаа. Тэр 21-р зууны тэр эмэгтэйчүүдийн нэг нь орчин цагийн энэ өнгө аястан зөгцоод дэлхийгээс бас хоцрохгүй нүцгэлүүлчи, гайхуулчи, аль-алгаараа үсчи гэд эрдэм номдоо шандж байгаа энэ одоо диссертац докторийнхаа зэргийг хамгаалж байгаа энэ бүсгүйгийн дүрийг энэ зургийн онцлог юм аа. За баярлалаа. Одоо манай түүхэн жүжигч гэсэн манай үзэгчид бас бүр ингэж яг зорж очиж үзээс. Манай жүжигийн зураач, хөгжмийн зохиолч Шинбат маань шилдэг хөгжмийн зохиолчоор шагнал хүртлээ. Манай зураач, жүжигийн маань ерөнхий тайзны зураачаар ажилласан Батболд маань шилдэг, оны шилдэг зураач боллоо. Тэгээд өчигдөр мөнгөн мод наадмаас бас жүжигийн маань одоо авторуудын багаас бас 2 жиргэн маань 2 шижгэнсэн сайхан залуу маань ингээд оны шилдэгүүдийн шагналыг бас түүлээ явж байна. Ер нь өнөөдрийн дээр баяр үргээ. За баярлалаа. Ийм цагаан чансаатай залуучууд одоо өнөөдөр манай энэ 2 жуулгын хамтарсан энэ Тэнгэрийн сум төхөнд дуулж жүжигтэр маань ажилласан орсон гэдгийг бол бас өнөөдрийн нэвтрүүлгэн дээр бас ингээд ирсэн зочтой харсан чинь өнөөдөр яг монголоор амьсгалсан байна шүү дээ. Монгол гоё зураг зурдаг 50 ах маань байж гэн. Монголчин гоон байж гэн. Та нарын сайхан бүтээл байна. Монгол банкар, Монгол нохоо маань байж гэн. За өвөл ээж маань байж гэн. Өвөл ээжийн дүрийг сайхан бүтээжээ. Бас Монгол урлаач маань бас ирсэн байна. Өвөл ээжийн дүр гэдэг чинь ингээд зүгээр миний хажууд сууж байгаа юм бол ингээд зүгээр Монгол хувцас юмсан эмэгтэй юм шиг байгаа. Энэ эмэгтэйгийн дотоод сэтгэл, тэр хөгжмийн урлаг, дуу аялгуу, тэр дууны урлаг, энэ хүний тэр жүжиглэх хавьяас, энэ бүх юм чинь шал энэ хүний чинь шал өөр болгоод ирч. Үнэхээр өөлөн ээжийг бидний одоо өмнө тайзан дээр амьлуулж чадчихад энэ одоо урлагийн эд шидэн оршиж байгаа. Тэгэхээр энэ хүн чинь бол жирийн үед бол жирийн хүн. Гэтэ энийг урлагийн хүчин тэндээ оршдог. Энэ хүнийг өөр хүн болгочдөг. Яг дүрд нь оруулцдаг. Тэгвэл зэрэг энэ
шүлгийг бичсэн. Энэ аяыг зохиосон. Түүнийг амьлуулсан. Тэгээд дууссан. Энэ сайхан хоолоогоор амьлуулсан. Энэ бол өөрөөр хэлбэл магадгүй өөлөн ээжийн одоо тэр энэ сорон зоон оронд байгаа сүнс нь баярлж байгаа бах. Тийм сайхнаар энэ бүтээлийг амьлуулжээ. 10 гаруй жилийн өмнө Ромео Жюльеттагийн мюзиклийн нөгөө Жюльетта анхны одоо мюзиклийн Жюльетта тоглож исэн. 13 онд. Тэгээд бас танаа 25 дахь телевизийн нөгөө Тунгалаг тамир гэдэг нөгөө одоо телевиз жүжиг. Тэрний дулмаагийн дүрийг бүтээсэн. Бидэнтэй ингээд холбоотой хүмүүс байна шүү дээ. Тэгээд ингээд 10 гаруй жилийн дараа ингээд одоо яг өөл их дээр энэ жил саяхан хэдэн жилийн өмнө ном бэлгэн болсон шүү дээ. Өөл их гээд. Тий. Тэгээд ерөөсөө ингээд юм гэдэг ерөөс очтой. Тэгээд би чинь ингээд 2020 онд би ингээд өөлөө их ном ингээд авсан байгаа байхгүй юу? Өөлөн их гэдэг юм шүү дээ. Өөлөн их гэдэг ном. Тэгээд тэрийгээ бүр ингээд саяхан тэрийг олоод тэгээд бүр юм гэдэг бас ингээд хоорондоо холбоотой учиртай юм байна гэж бодоод тий. Тэгээд Тэмүүжний дүр тоглож байгаа энэ хүүгийн нэрийг та нар сонссон биз дээ. Төр болд. Энэ хүүхдийг төрж явахад аав ээж нь төр болд юм аа гэж нэр өгсөн ба шүү дээ. Чингис хааны дүрийг одоо Тэмүүжингийн дүрд ингээд дуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Энэ бас тохиолдлын асуудал биш тийм ээ. Одоо Эвтрийн дүр дээр бас Цагаан даваагийн нэг уран бүтээлч тоглож байгаа. Тэрний маань нэрийг бас Шихий худаг гэдэг нэртэй. Цаанаасаа нэг юм. Өөрөөрөө тэгэж өчсөн байгаа байхгүй. Тэгээ энэ цаг мөчид нөгөө нэг одоо сая бидэд ярьж штэ. Ингээл юм болгоо өөр өөртөө хувь зурагтай ингээл дуудах нэрүүд нь хүртэл гээл гэдэг шиг. Манай одоо энд нь хоёр сайхан одоо залуу бас унтаал нэг нь бүсгүй байгаад байгаа маа тий. Энэ бүсгүй л манай 4 сартай. Тийм. Хөөх ингээд эмгтэй юм болохоор ингээд үнжлэг унтаж унтаа хөл гараа гэж. Тэр нэг eerийн болохоор тэгээ буруу арж мараад хамаг юм гаргах ч унтаачих. Тэгээ манай хоёр ч бас айгуу лага юу явж үзүүлдэг тий ингээд бас нэг лаг хөөх үзүүлбэрүүдтэй. Одоо за тэр нохоо гэх чинь Монгол улсын авраг гэж тэгж байна тий. Монгол улсын авраг цол гэдэг нь нөгөө үзэсгэлэн тэмцээнээр авраг цолтой болсон байхгүй. Тэгэхээр нөгөө үзэсгэлэн тэмцээнд ер нь бол нөгөө хамгийн гоё хамгийн одоо стандарт нийцсэн энэ байдлыг харуулахын тулд одоо алхуулж үзүүлнэ. Яг нөгөө үндсэн зогсолтоор нь тэр үндсэн зогсолтоор нь тэр зогсоо. Бавлыг гоё тайзлаа үзүүлчихлээ. Болно. Би бавлыг харахаар ба штэ бас нэг энэ студиудаас жоохон халууцаад байгаа юм болов гэж байна. Тий одоо энэ ус өгчмөр санагдаад. Үгүй бас ингэж байгаа хүмүүс юм ингээ гоё үзүүлээд хар манай хүн бас гайхуулмаар байна. Одоо босоод ирж штэ бавлыг ярингууд. Ерөөсө дарахнаа босоод ирлээ. Явах гэж ингээ ойлгох. Осууж болно. За тэгээ за бавлгийнхаа нэг тайзан дээрээ одоо нөгөө Монгол нохооч өдөрт нэг хамгийн сайхан ус мөсөлцөн ингээд гоё үнэдэг. Үндсэн зогсолт гэдэг нь болохоор энэ нохооныхоо бие анатомиг яг зөв харагдах байдлаар нь ингэж зогсоож харуулдаг. Жохон наашлуулчмаар юм уу? За одоо энэ ийшээгээ байж байна. Тий. Та одоо нөгөө энэ талаас нь за энэ нохооны яг зөв бие анатом. За одоо энэ нэг стандарт гэж байж байгаа шүү дээ. Энэ нохооны ч өөр юм гэсэн стандарт дээр тэр хин хүрээтэй нэг. Хөлөөл бас бахин байж шүү тий. Тий. Хурд ер нь хэр хурдтай давхт юм бэ? Энэ Монгол нохооч өөрөө энэ хөнгөн ястай гэж би нэг төрүүлжсэн шүү дээ. Яг тэр хэрээрээ бас нөгөө хол зам туулах чадвар энэ төр байдаг. За одоо таны энэ асууж байгаа асуулт шүү дээ. Би ингээд нөгөө хатриул нохоон дээр болохоор ингээд нэг шогч байгаа шүү дээ. Энийг хатраа гэж хэлдэг байхгүй. Нохоо ингэж хатирч явах үедээ хамгийн бага энерги зарцуулж хол зам туулах боломжтой энэ үйлдэлийг хийж байгаа гэсэн үг. Тэгээ нөгөө хонь малаад байгаа ч үгүй юм нүүдэл байгаа л их шогшиж идэг штэ. Тэрийг нөгөө хатраа гэж ярьдаг байхгүй. Одоо нөгөө үзэсгэлэн тэмцээн дээр ингээд нэг харуулъя. Сая бол одоо бол ингээд шогшоод байна тий. Одоо бол иймэрхүү байдлаар ингэж хөтлөө замдаасаа. За ингэж үзүүлэл тэгэл хамгийн гоё одоо нөгөө мисэр бол тий хамгийн сайхан нь тэгэл гэдэг шиг. Тий. Үзсэн тэмцээний авраг болоод тэр нөгөө розет шагналууд нь бас нэг аваад ирсэн. Тэрэн дээр нь яг тэмцээний ямар үзсэн тэмцээнд ороод ямар амжилт үзүүлсэн гэдг нь тэр дээрээ бас байж дээ. Зан аашийн хувьд ер нь банкар бавлаг маань ер нь ямар ааштай ер нь Монгол банкны хувьд стол нөгөө зүгээр хүнээр бол мужик гэдэг шиг. Өөр
Ер нь зүгээр энгийн тийм үед маш дүлгөөн тайван нохоолтой өөрөө энэ нөгөө Монгол нохооны өөрийнх нь зам юу яавал уралдаг вэ? Зүгээр хашаанда байж хат бол эн чинь бас шинэ шал өөр зам чанар гараад. Хашаанд байж хата гаднаас нэг хүн ороод ирлээ гэж бодоход эн чинь бас дайрна шүү дээ. Уцаа дайрна. Энийг та барьчих ингээд гоё. За тэгээ. Бүр зөрн. За би барьчих. За. Орон сууцны байранд байдаг аль бас их тэжээдэг болсон юм тий. Тий. Одоо жишээ нь манай байранд 3 монгол банкар гарч яваад харагддаг. Ялгаа юу гэдэг юм бол гадаа хашаанд бай, байранд бай. Дулаан орчинд энэ Монгол нохооны нэг онцлог нь бас нөгөө дасан зохицох чадвар аягүй сайтай байдаг. Одоо орон сууцнд байгаа нохоонууд ийм их үстэй биш байгааз. Үс нь ингээд гуужаад унцдаг байхгүй. Тэгээ гадаа орчинд байх үедээ болохоор сайхан ус мөсөн цагсаагаа зүгээр өвөл нэг сорлоол ингээд ичдэг. Ер нь одоо ингээд бас гэрээрээ ингээд нохоод хижээ гөлөг худалдаж авъя гэх юм бол ер нь хизээ авбал зохимжтой байдгийн. Бас нэг нохоог бас нэг гэртээ оруулж ирэхэд өдөр судар гэж юм бас байх уу? Байна. За хүмүүс чинь яг өөрсдийнхөө одоо ивэл жил мэлчүүд юм янз янзын юм харж авдаг шүү дээ. Хамгийн гол юм нөгөө хүмүүс тийм зүгээр сэтгэлийн хөдлөлөөр биш те. Одоо сая энд нэг ах гэхэд чинь за хүүхдтэй аваад өчье гэл нэг хэлж чинь. За тэр чинь бол маш сайн шийдвэр гаргаж ээж бодож ээж энэ нохоог аваад бид нар тижээж өдөр болгон салхилуулж хоололж барьж чадах уу те. Бүх тийм нөгөө хариуцлага бас их үүрэх ёстой. Тэгжээж нохоод ижих ёстой. Би бас нөгөө тийм гэсэн үг шүү дээ. Өсөөл тэр чигтэй тий. Тэгэхгүй одоо энэ ямар хөөрхөн юм бэ гэж нөгөө фэйсбүүкээр хараад ч гэдэм үү хүмүүс авъя гэд хүрээд ирдэг. Тэр болгонд нь би за та нар яг ямар зорилготой яах гэж байгаа гэж зөвчнөө удаа юм ярьж ижил одоо тэр шийдвэр зарим хүмүүс магадгүй манай дээр нэг нөгөө хичээл амарсан. Хичээл амрангуут хүүхдүүдэд дагуулаад хүрээд ирдэг байхгүй. Нөгөө хүүхдүүд нь авъя гэд ингээд өгдөг. Тэгэнгүүт за ийм учиртай шүүгээд би бол одоо гүлгөө зарахын тулд өвөө явуулчих болж байна. Тэгээд яг ярилцчихдээ нөгөө аав ээж нэрээ болохгүй юм биш үү? Арай л болохгүй юм байна. Тэргээл буцаж байгаа тохиолдол. Гадаа бас ингээд хүүтэн сэрүүний улирал болоод ингэж яхад чинь дулаан байранд байлгаад ахаар нохоогоос зовоож байгаа. Би бол тэгж бодоод байгаа ш. Аль болохоор одоо модон байшинтай тустай ингээд ихээр гадаа байх нөхцөлтэй байхгүй бол энэ нохоо чинь одоо би зүгээр студид орж ирснээс хойш ингээд бавлыг харсан бас халууцаад байгаа юм болоо бас шингэн тэгэлгүй байх юм чинь уус уумар санагдаад байгаа юм болоо гэж би бас бодсон. Байнгын дотор орчин ингээд тижээдэг тохиолдолд бол эн чинь шал өөр болчихно. Дасан зогцоо тэгээд энэ өснөөсөө ингээд хаяад одоо 100 болоод ирэхэр чинь өс нь гуужиж эхэлж байна. Хавар ингээд. Тэгээд студиэр энэ ингээд унж байгаа зү. Тэгээд 100 гэхэд чинь зүгээр нэг сайхан өсгөө гялтаасан юм л болчих шүү дээ. 100-ны хувцас өмс чинь гэсэн үг. Нэг гөлөгтэй ер нь хэдэн гөлөг гарах уу дээдлэн. Янз. Тэгээд нэг 2-8 10 марвчуд дээдлэн төр гардаг юм тохиолдол байд. Шинэ бавлаг ингээд өөр хавьяасыг гайхуулчлаа. Одоо манай ихцээ яаж дутах бас ихцийг бас харъя л та тий. За би арай өөр шүү дээ. Босч ирээ зүгээр энийг барьж. Бавлаг байж. Энэ болохоор яг уу за анх удаа өнөөдөр бас хашаанаасаа гараад анжихнаас жоо өөр. Ингээ хөтөлгөөнд дээр орж үзэж байгаа. Ваа тэр арайч тий. Одоо ингээд үзэсгэлэн тэмцээнд бэлдэж ингээ сургадаг байхгүй ийм жоохноос нь эхлэлээд. За одоо нөгөө өвөөш сэтгэл зүйн юм дэлжгэр байд юм байна. Өвөө шинтэр өгөөл ингээ сургадээ. Хөөх юм. Юу идэж ууж яа нэр гоцоо? Одоо манай Монгол банхрууд энэ төр бол бас нөгөө янз янз юу ч идэж болно тий. За гөлгөн энэ төр бол нэг багаас нөөх тус өгөхгүй зориултын хуурай хоолны төр өгöd авчихдээ. Тэгжээж бас энэ 4 сартаа гингүүч хүмүүс бас хараад зарим нэг гайхаж шít. Тэнгүүд энэ багын нэг хүүхдийг нэг мах мариагийн ахгуулаад нэг хөөрхөн сайн боожтой байдаг шít. Яг тэр шиг гөлийг бас тэгээд тижээчих юм бол яг л одоо ийм хэмжээтэй болох ёстой бол ийм болно л гэсэн үг. Одоо Монгол улсын хэмжээнд штэ. Яг ийм сайхан Монгол нохоо хэр тоо толгой нь хэр байдгийн бол ер нь бас дотроо үйлдвэр энэ Монгол банхар дотроо хэдэн янзын үйлдвэр байна. Бас дотроо өөр байх уу? Үндэсний угуул үйлдвэрийн Монгол банхар, Монгол тайган нохоо гэж хоёр нохоо байж байгаа. За одоогоор манай Монголын нохоо судлалын холбооны удмын сан 2009 оноос хойш энэ нохоонуудыг бүртгэлжүүлээд энэ удмын бичгийг би бас аваад ирсэн. Тийм шүү нэрээ. Энэ удмын бичиг гэдэг юм байж байгаа. Энд дэр ихэд чинь за 1 2 3 4 5 дахь үеийн гэдэг тодорхой юм нохоонууд байж байгаа байхгүй. Тэгээд нийтдээ удмын санд одоо нэг 9000 орчим нохоо байж байгаа. Бүртгэлтэй. Зүгээр яг хөдөө орон нутагт малчны хотон дотор байгаа
энэ тийм зөндөө нохоод байгаа шүү дээ. Эдгээр маань бол яг мэдээж ийм. бас бүгд бүртгэлтэй байж чадахгүй байгаа. Яг энэ бүртгэлтэйнүүд нь бол нэг 9,000 орчим. Би танаас нэг хамаагүй юм асуучих. Уучлаарай. Одоо гудамжинд ингээд янз янзын эзэнгүү нохоонуудыг бас ингээд устгаад идэг штэ. Тэгээ тэр устгаж байгаа нохоонуудыг бас ингээд хамгаалах ч юм уу бас нэг талаараа нөгөө талаар тэр устгаж байгаа нохоонууд ер нь ямар үйлдвэрийн нохоонууд устгахтаад байна. Ерөөсөө л нөгөө микс нохоо, микс ирлээс нохоо гэдэг штэ тий. Тэр нэг ийм том биетэй нохоо бол харагддаггүй штэ. Дандаа жижиг тий. Одоо бас нэг тэр таны асууж байгаа чинь бол одоо нийгэмд байгаа бас нэг сөрөг юм байгаад байгаа штэ тий. Энийг яг одоо буруу хинт ч одоо буруу гэх ёстой юм. Тэр нөгөө гэр оролт нэг хамаа замбраагүй ингэж үржиж байгаа тийм нохоонууд энэ төр байгаа штэ. Одоо манайх чинь гэрийн дэжийн баримтны тухай хууль гэж батлагдсан Монгол улс чинь. Энийхээ дагуу одоо тэгэл тэр янз янзын зохицуултыг тэр спэ заслаг хийдэг те инэрэнгүү байх ийм байдал руу тун удахгүй шилжиж бид нар одоо гадны энэ амьтны чинь өөрөө зориулт нь тэр байшинд байх зориулттай биш байхгүй юу? Ягаад тэр нь хамгаалтын зориулттай. Хотч нохоо штэ. Хотонд байх ёстой зориулттай нохоо. Идэж уух юм нь одоо та нарын бус нохооны юугаар тэр хураа хоол мал өгч буруу. Ягаад тэр эн чинь өөрөө тэр хэлбэр галбираа алдна явцын дунд. Монгол хүн өнөөдөр өөрөө хэлбэр галбираа алдчих штэ. Ягаад ихтэй зэрэг одоо энэ нохооч өөрөө би энэ банкарт хийжээдэг. Би банкрыг бол насаараа хийжсэн хүн. Би банкартаа өссөн хүн. Миний банкар бол одоо намайг баг байхад бол банкрын талаар манай яруу найрагч болд сайхан яруу найрагч Эрдэнэтийн яруу найрагч болд сайхан Монгол банкар гэж агуу шүлэг ütсэн. Энэ агуу шүлэгний урд гарах шүлэг өнөөдөр хараахан Монголд гарааг байгаа. Энэ шүлэг бол хонхорцог чэйжиндээ бяртай. Энэ Монгол банкар ангаыг бол арслангийн чинээтэй ангаж чаддаг. Хазыг бол барын чинээр хазж чаддаг. Гэхдээ энэ номхон төлгөөхөн үр хөвгтэй тэр айлын гэр хамгаалдаг. Тийм учраас монголчууд энэ Монгол банкраа яг хэлбэр дүрсийн дуурайлгаад Арслантай авдар дээр Монгол банкраа зураад гаргацсан. Айл болгоны одоо тэр нарийн нандин юм хамгаалдаг, тэр хадгалдаг, тэр авдрын дээр нь Монгол банкрын одоо Монгол зургаар зурсан зураг байдаг. Үүнийг Арслантай авдар гэдэг. Энэ Арслан биш ээ. Энэ бол Монгол банкар байхгүй. Яг энэ сүүл хонхорцогтой одоо энэ зөв үлдэр. Одоо энийг тэгээд зөөлөн холмолоор тийжгээд байх юм бол яванда одоо та нар байна штэ. Одоо энэ дэлхийн одоо энэ динозаврчин үүсэхдээ 4 хөлтэй юм өссөн штэ. Тэгээ өндөр мод идэх гэдэг модон дээр байгаа навчсуулгах гэж хагаад уртлын хоёр гал хөлн одоо эзэнгүү болоо сүүлд нэг ийм хэм болцсон. Тэрнтэй адилхан энэ Монгол хүн ялгаа байхгүй. Хатуу ааруул иддэг монголчууд энэ эрүүл түвшин ийм өргөн байсан. Одоогийн нөгөө зөөлөн хоол иддэг октод хүүхдүүдийн ерөөсөө хужаа хятадаас ялгаагүй болцсон нөгөөхон үзүүтэй нэг ийм нарийнхан одоо юутай нөгөө хөлмөл нөгөө сайхан Монгол банкар шиг монголчууд биетэй нөгөө сайхан хөөрхөн майх хөлмөл алга болсон. Одоо энэ хоёр тийш одоо сайран хөлтэй тэгээ хөлөө ингэж явдаг. Тэгээ гоохон хүзүүтэй өшөө үсээ араас нь засуулаад тэгээ одоо ерөөсөө Монгол юм уу Солонгос юм уу гэдэг юм ойлгох байсан. За 50 ах маань маш гоё юм хэлж шүү. Ер нь одоо энэ нөгөө Европ нохоо шиг бас тэр нэг тэжээл ер нь дэми юм шиг. Гэхдээ өөрийнхөө Монгол банкруудыг яадаг гэхдээ зэрэг одоо үхрийн булууны ясыг дундуур нь сүгээр хагас зохиол өгч. Тэгээд тэр булууны ясыг бол эдгээр тартаагаад идэж. Идэж байгаа учраас энэ эрүү түвшин сайхан нөгөө банкар шинжээ алдахгүй байгаад байна. Монгол хүн ялгаа байхгүй одоо ааруул иддэг монголчуудын эрүү түвшин одоо Балжин аваргын эрүү түвшин манай Батэрдэн аваргын эрүү түвшин тэр чинь өөр шүү дээ. Орчин үеийн бодибилдингээр хичээлсэн хүүхдүүдийн эрүү түвшин гэж хөгийн юм байгаа шүү дээ. Одоо шийдэл та дөнгөсөө банкрагч шийдэл хэлдэг шүү дээ. Нойтон хоол тийм зөөлөн хоол өгөхгүй гэж байна. Одоо эн чинь цаг үеийн өөрчлөгдсөн. Бид нар дэлхийн өөрчлөлтөд идж байгаа хоол хүмүүс аж амьдрал бүх юм өөрчлөгдөхийн хэрэг. Дээр үед одоо энэ Монгол банкрч юм байна шүү дээ. Идэхтэй хүртэл энд чинь хараа нохонд нь зориулсан шүдний хазалтанд нь хэдэн удаагийн хазалт хийхгүй гэдэг. Одоо энэ Монгол банкрч амьдарч явахдаа гоёны зориулттай нохоо биш шүү дээ. Энэ гоёны зориулттай юм биш. Хамгаалтын зориулттай. А энэ нохооч өөрөө яадгийн ихтэй зэрэг тэр шингэн
хусам мусам одоо тэгээ нэг тогооны хусам мусам тэгээ тогооны угац мугацхнаар хооллно. Тэр одоо хотод байгаа айлууд жишээлбэл тэгж чадахгүй бол яах вэ? Тэрийг л орлуулж байгаа байхгүй юу? Хөдөө фермерүүдэд За би бас ахтай 50 ахтай санал нийлж байна. Энэ амтны бол ерөөсөө яг тэр хөдөөхөр гоё газар нь амтны популяц нь өөрчлөгдөн шүү дээ. Ингээд дээр үед бол тэгээд хогж нөгөө дулаацдаг. Тэгээд ингээ эрүү нүүр нь ингээд яд. Одооны хүүхдүүд ч гэсэн одоо ихэнх нь аппарат талцсан. Аппарат зүүдэг. Ягаад гэвэл эрүү нүүрний гажигтай нөгөө эцэгчүүд нь нөгөө сайхан нөгөө махын ингэж мүлжүүлдэг, зулгаалгуулдаг, ааруулаа иддэг. Бол одоо элсэн чихэр байдаггүй байсан. Бидний үед бол за миний хүү одоо энэ хоромгоо элгэн тараг байна. Миний хүү бас нэг сахарын бараа хартсан сахар идмээр байна гэдэг. Тэгээ яотонгоо аваачаад нөгөө юунд ганц ширхэг одоо олдсон шүү дээ. Тэрийг таргандаа дүрээд нөгөө яотонгоо хагас ингээд удаан идж байгаа шүү дээ. Яотонгоо дуусгах гэж. Тэгээд тэрний муу гэж юм байхгүй. Тийм учраас одоо жишээлбэл энэ шүд бол нэг ч хорхоо идээгүй. Ленинград 6 жил болоход чигтэй газар жоохон харалсан. Тэгээд цаашаа өнөөдөр би шүд мүд өвчин зовлон юу ч байхгүй. Эн чинь бол одоо нөгөө оригинал нөгөө бандангаа идээд нөгөө хүрэлтэй хоолоо идээд тэгээд цагаан идээд нөгөө ааруулаа идснийх шүү дээ. Одооны хүүхдүүд чинь шүдний эмч рүү яваад байна шүү дээ. Бид нар баг байхад яадаг байсан гэхээр гадаа тоглоод өглөө эрднийг цай уусан л гарч байгаа. Тэгээ орой гэгээд асууж явах чинь өсцэн даарцсан. Тэгээд ханиа төрдгүүд байсан шүү дээ. Нөгөө засаар чинь нэг том өвдөө өгөн хий чинь гудамжны шалбаагн дээр тоглоно. За нэрээ бараг нэрээ юу л бол юу идэж өссөн дөө. Үнэхээр одоо бас өлчир байж тэр үед. Одоо энэ супермаркетын гой гой юмнуудыг одоо энийг хамгийн аюултай нь одоо энэ нөгөө мөнгө олохын тулд манай 10 жилийн сургуулиудын хажууд нэг жижигхэн дэлгүүрүүд байгуулагдсан. Оо тэнд чинь хүүхдүүдийн амттай юмнуудыг аваачаад дандаа хор баахан чихэн зараад байдаг. За 50 ах маань их зөв санаа хэллээ. Одоо бид бүхэн байж та түрүү манай нөгөө төр болтыгаа бид нар ярьсан шүү дээ. Тэр олон одоо мундаг арслан авраг заануудыг ингээ хаяад гарч ирсэн их сайхан уртын дуучин байгаа. Манай одоо Баттол хэн багшийн дэлгэр багшийн шав шүү дээ. Уртын дуу гой сайхан дуулаад өгөөч. Аялж өгөөч. Сайхан алга ташаад. За тэгээ. Тэмүүжээ. Чи ахыхаа дуртай дууг нэг сайхан аялж өгөөч. За ахаа. Чингис хааны маань одоо хэдэн насны дүрийг бүтээвэ та? За энэ жүжигтэр бол яг Тэмүүжин маань 9 настай үеийг Тэмүүжин 9 настай дүрийг харуулж байгаа. Тэгээд бага нас тийм ээ хийсэн Чингис хааны маань бага нас буюу одоо 9 орчим настай үеийг харуулж байгаамаа. Тийм ээ. Хүмүүс маань бас тэг хүүхэд гэдэг Тэмүүжин
одоо хүүхэд гэдэг утгаар нь хүлээж аваасаа гэж хэлсэн чинь тий. Тэгэхгүй нэгэ тэгсэн залуу суугаад байдаг. Тэгээ 9 настай гэдэг нөгөө аавыгаа дагаад хонгороод аймгаас бэр гууж явж идэг. Бүртийгөө бэр гоо. Тэгээ аав нь хэлдэг штэ миний хүүг сайн харж яваарай. Нохоноос чочимтгоё гэж тий. Тэгж хэлдэг штэ. Дайж ирсэн тийм ээ. Дайж ирсэн. Өнөөдөр нэрээ та хэдийнхаа ингээ бүтээлийг хараад хөгжмийн сонсоод байсан. Тэр чигээр гоё Монгол одоо энэ Монголын сайхан хөгжим, дуу бүжиг үнэхээр түүх. Ерөөсө тэр чигээр гайхамшигтай. Одоо энэ Тэнгэрийн сум гэдэг одоо энэ дуулт жүжиг маань одоо ер нь хичнээн хүний уран бүтээл одоо олон хамарсан юм том бүтээл болж чадсан бэ. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 75 жилийн ойд зориулсан уран бүтээл байгаамаа. Шинэ уран бүтээл. Энэ уран бүтээлээ цагаан лаваа чуулганы хамт олонтойгоо хамтарч ингээ үзэгч түмэнтэйгээ ингэж хүргэж байгаа юм аа. За тэгээд цагаан лаваа чуулганы уран бүтээлч, төмөр замын чуулганы уран бүтээлч нийлээ баг 60-аад олон уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй тоглогдож байгаа жүжиг. Олон хүний бүрэлдэхүүн тий. Жүжигчдээс гадна арын маркетинг өдөртгууд гэдэг гэрэл техник одоо тайз маш олон хувцас дизайнер ойдл гээл одоо чинь бүхэл бүтэн баг 60-аад хүний бүрэлдэхүүнтэй баг л ажиллаж. Тэгээ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ердөөс энэ жүжигийн 100% санхүүжилтийг гаргасан. Эсгөө Баатрыг хорлож штэ. Тэр хэсэг бол бас үнэхээр гайхамшигтай болсон байна. Ялангуяа тэр одоо бүсгүүчүүдийн тэр харц хөл тавилт мөвлт нь ямар гоё болсон юм бэ? Ер нь хэн найруулсан бэ? За энэ бол манай цагаан лаваа чуулганы ерөнхий найруулагч болон төмөр замын чуулганы ерөнхий найруулагч Гамболд найруулагч маань тавьсан байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан. Тэгээ ер нь энэ жүжигийн зохиолыг бол манай Монгол Улсын орлын гавьяа зүтгэлтэй Сингэ ах маань бичсэн байгаа. За тэгээд найруулагчийн тавилт шийдэл бол их хурц. Ердөөсөө хэлэх санаа нь гэвэл Тэмүүжинг баг багтаа одоо энэ ангасан аннаасаа их баг гэсэн хэмжээгээс болж бихтрийг харамж алсан гэж ярьдэн шүү дээ. Загас үл хоол булаацалдсан болж гэж одоо ер нь алтан загас гарч ирээд булаацалдсан гэж тийм. Тэгээд бихтрийг харамж алдаг. Энэ бол одоо олон улсын болон эрдэмтдийн шинжилгээ одоо энэ шинжээч нарын дүгнэлтээр бол Чингис хаан бол хизээч бихтрийг идэх юмнаас олж харамлах хүн биш ээ. Гэсэн үнэндээ бас нэг өөр үнцгийг гаргаж ирж одоо цаанаа тийм улс төрийн одоо хэн те дараа нь хамаг Монголын хаан ширээнд хэн суух уу? Бихтэр маань бол Эсэхөө Баатрын ууган хүү байгаад байдаг. Одоо их хатан сүчгэлийнх нь хүү ууган хүү байгаад байдаг. Тэмүүжнээс бол одоо ах нь тийм ээ. За гэтэл Тэмүүжин бол одоо Бихтрийн дүү. Гэхдээ бас мөн Өөлөн хатных нь хүү. За ингээд энэ дээрээс одоо дараагийн хамаг Монголын хаан ширээ Эсэхөө Баатар хорлогдсны дараа Бихтэр суух ёстой юу? Тэмүүжин суух ёстой юу гэдэг дээр зөрчил юм чинь өөрөө байж байгаа. Тэгээ энэ дээрээс Тэмүүжин одоо Бихтэр хоёрын одоо тэр одоо яг би Бихтрийг харавдаг хэсэг дээр л хэлдэг л дээ. Бихтрийг үг гэдэг. Чиний энэ харавсан сум бол чиний сум биш ээ. Энэ бол мөнх хөх Тэнгэрийн одоо Тэнгэрийн сум юм аа. Тэнгэрийн тааллаар бол одоо ийм үйл явдал боллоо. Ингэж чи намайг харавлаа гэж одоо Бихтэр хэлээд Дамсгал хуурайхаа өмнө ингэж хэлдэг. Яг тэр шиг тэгэхээр одоо манай жүжигийн яг одоо яг хэлэх гээд байгаа үнцг нь болохоор ягаад Тэмүүжин буюу Чингис хаан маань Бихтэр ахыгаа харуулж намнаж одоо хороосон юм бэ? Энэ бол зөвхөн үл хоол булаацлаж нэг загас жараханаас болж нэгсэн юм бишээ. Энэ бол цаанаа улс төрийн ийм одоо зөрчилтэй ийм гэдэг тэр талаас нь одоо манай жүжиг энэ талыг маш их хөндөж одоо бусад ер нь жүжигүүд гэдэг юм уу кинон дээр бол энийг нэг сайн тэгж задалж үзүүлсэн. Тийм багтай бол ховорхон тэгээд одоо нэгдүгээр бүлэг 3 үзэгдэлтэй нэгдүгээр бүлэг. Энэ бол яг ингээд Тэмүүжингийн багнаас одоо нэг эдэр нас руу ингээд орж байгаа тэр хэсгийг харуулж байгаа. Монголын нууц товчоог 1228 онд эхний хэдэн бүлгийг бичиж дуусгасан гэж үзэж байгаа юм л эрдэмтдийн үзэж байгаа. Тэгэхээр 2028 он гэр чинь одоо 800 жил болох гэдэг шүү тийм ээ. 1228 онд нууц товчооны эхлэлийг бичиж эхэлж эхний хэдэн бүлэг бичигдсэн гэхлээр тэгэхээр Монголын нууц товчооны 800 жилийнхэн ойг одоо ухтаж бас эндээ зориулж ийм сайхан түүхэн одоо бүтээлийг бас бид нар бас хийж байгаа гэж хэлж байна. Би одоо энэ аав ээжүүдгийг бол ерөнхийд хүүхдүүдэд маш их хэрж үзүүлээсэй тий. Тэр Монголынхаа нууц товчоо тэр одоо бүх өвс соёл их түүхээ ингээд мэдээсээ манайх үзэхээр бас ингээд хөөрхөн түүхээ ингээд бас судалчихж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ эцэг эхчүүдийн энэ амралтаар нь хүүхдүүдийн амралтаар ч юм уу одоо тий манайх ч оройч тоглож байгаа өдөрч тоглож байгаа өдөр бараг 2 цагийн боломжтой цаг. Тийм болохоор
Ер нь хүүхдүүдээ ер нь голцоо юу гэдэг үзүүлээсэй гэж айгу уриалмаар байна. Ер нь бол хүүхд түүхээр мэдэж гэмээн л хүүхдүүд чинь цаашдаа дараачлаа ч гэсэн үлгэрлээ шүү. Хүүхэд гэлтгүү одоо улс төрчид хэрэгтэй шүү. Яг зөв. Өнөөдөр одоо тэр өөлийн ээж маань 5 сумаан бэлгэлээд 5 охин минь одоо эвдтэй түнжинтэй байл гэдэг байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхээр манай энэ хэдэн намуудад зориулаад одоо энэ хэдэн намын дарганаар энэ хэдийг бол та нар нэг өөлийн ээжийнхээ сургаалыг сонсоо гэд. Энд чинь бол том агуулгатай. Улс орны эв нэгдэл, бүрэн бүтэн байдал, эвтэй бол хүчтэй байдаг гэдэг тэр зарчмыг өөлийн ээж маань сургаал энэ агуу сургаал байхгүй юу? Тэгээд манай ч нөгөө 8 наснаас 80 насны зориулагдсан гэдэг шиг бүх насны хүмүүс бол ирэхэд ойлгоно. Одоо манай жүжиг бол 2 цаг урт байна гээл те. Зарим нөгөө жүжиг мэдгүй хүмүүс нь унтчих үедээ энэ гэсэн юм байна. Тэгээд үтснийхэн дараа ахаад яах вэ гэсэн хүлээлттэй байсараа жүжиг маань дуусчлаа. Ямар гоё юм бэ? Өөр гоё үнцгийг харуулсан байна. Энэ нэстэ бас Чингис хааны маань өшөө их ухааныг ингэж харуулсан байна энэ төргээд үзэгчдээс айгүй гоё тийм сэтгэлдлүүд энэ. Энэ ундрах баянаас бол маш актер цаашаа тоглолтууд гарах байхаа. Тэр сайдын хэсэг дээр бол ер нь одоо та бол ерөнхийдөө энэ цаашаа кино минод ер нь их гоё баатар болох юм биш үү? Энэ байж байгааг нь харахад бол жүжигийн хэсгийг үзсэн чинь манай энэ бат зориг бүр ингээл сэтгэл нь ингээл тэгээ сая яриагийн сонсохноо би бас ингээд өөрсдийнхөө хамтран ажилладаг одоо ажилчдаа, уран бүтээлчдээс ингээд жүжиг кино үзүүлдэг гэдэг нэг сайт хийсэн үгүй юу? Мэдээж байгууллага дотор уур амьсгал бүрдүүлэхийн тулд бүгд ажил дээр очиод тоног хөрөмжийн дээр дуу чимээтэй газрын ажилладаг хүмүүс чинь хоорондоо ярьж чаддаггүй ажилчтай. Тэгэхээр тэр уур амьсгалыг нэгтгэхийн тулд ингээд хамт олноор манайх кино үзүүлэх юм уу заал авахулах тийм арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ хүмүүсийнхаа энэ уран бүтээлчтэй хосын гойсхан тоглолтын үзээд дуугийн сонсоод бас тийм бодол төрөхгүй юу хаалж байна тийм байгууллагын захирлуудаа ингээд бас энэ хамт олонныхоо энэ хүрээнд хоолнд орох ч юм уу гэж зөндөө юм зохион байгуулалттай энэ хүрээндээ бас ингээд ийм сайхан түүхээ мэдээд тэгээд энэ хэдийхэд тэгэл энэ тоглолтыг үзээд гарч ирээд шууд нууц тавьчих байгаа дахиж аваад нэг унших юм байна. Ер нь бол тийм сэтгэл над төрж байна. Тэгээд бас манай гол дүрийн одоо тэмүүлжний төр тоглож байгаа залуу төр болмоор бас манай том хүүхдэд адилхан нэртэй байна. Манай том хүүч бас яг одоо түүхийн хичээл ороод эхэлсэн. Ирээл натаас юм асуунтай хуулийг нийлж чад бас Монголын түүхийн подкаст юм нэвтрүүлдэг. Бас Чингис хаан киног бас яг өвөр Монголын хийсэн хөлбраар бүх ангиасаа хуулийг үзлээ. Тэгээд бүр гоё ойрхон санагч нь тийм түрүүн нэрний талаар ярьсан шүү дээ. Цагтай киног үзүүлвэл тэгээд нэрийнхээ авчрыг ойлгох юм байна. Тэгэхээр ерөнхийдөө цогцлорсон хүмүүсээ бас жүжиг ирж үзээрэй гэж бас урьж байна. Ялангуяа шүү дээ. Манай энэ аялал жуулчлалын компаниудад би бол одоо энэ нэвтрүүлгээр дамжуулаад хэлье гэж бодож байна. Манай энэ чуулгын маань одоо жилийн 4 үйлдэл одоо өдөр болгон тоглож байгаа. Тэгээд гадаадын жуулчдад бол одоо гоё монгол хэл соёл бүжиг энэ олон гоё мюзиклийг үзэхэд бол гадныхан бол одоо огшоол гарах юм байна шүү дээ. Үнэхээр одоо гайхамшигтай. За манай аялал жуулчлалын компаниуд маань одоо энэ үүнийг нэг анхааралтаа аваарай. Анхааралтаа аваарай. Тэгээд манай энэ бол Нью-Йоркийн тэр мюзикл одоо Манхэттенд байдаг мюзикл театрт энэ тоглолт болох байхаа гэж бодож байна. Энэ бол ач холбогдлоор агуулгаараа бол одоо тэнд тоглож байгаа хэдэн жүжигээс бол илүү гэж би бодож байна. Тэгээ манай бат зоригийн утас их ойрхон дуурайд манай хүн яарад байна уу ажилтай байгаад байсан уу сая нэвтрүүлэг дундаас бас нэг хүнддэг жил байгаад байсан тийм ээ. Тэгээ дээрэс нь бүжгийн тэмцээн зохион байгуулдаг гэж байсан. Тийм манай найзууд гэр бүлийн өмсөлтөд үүсгэж тэгээд бас авиаллаг монголчууд амжилттай оролцож байсан гэр бүлийн бүжгийн клубтэй хүмүүс байдаг. Найзууд нь байдаг. Тэр болохоор яг улс орныг хамарсан 800-аас 1000 юм тамирчин бүжигчд орсон юм гоё тэмцээнийг дорн тамиг зохион байгуулж байгаа. Тэгээд би бас нэг 10 жилийнх нь ойн ус болж байгаа. Тэгэхээр найзхаа бас юунд бас өөрийн бас хувь нэмрээ оруулъя те. Туслая дэмжиж хамтрая гэдэг бас явж байгаа. Тэгээд явж байхдаа зүгээр яваад явах гээд бас тэмцээний шүүгчдийг нь би өнөөдөр ингээд тээвэрлж авч явах юм тий. Тэгээд нөгөө хүмүүс манаас жоохон хүлээгээд байж байгаа. Тэгээд бас ийм гоё нэвтрүүлгээс ийм гоё урилга ирээд ийм гоё хүмүүстэй танилцаад бас байж байгаад маш баяртай байна. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд цааш цаасны ажилтны амжилт хүсье. Тэгээд 3 сайхан хүүхдээ тийм ээ гоё эрүүл их өсгөж өөрөө ч гэсэн хамгийн гол нь эрүүл байхын чухал шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна тийм ээ. За тэгээд манай Бацорг одоо явах гэж байна. Тэгээд таныг одоо гаргаж өгье доо. За баярлалаа. За манай жүжиг манай ирээд нэг өдөр манай жүжигийг үзээрэй гэж бид нэг урьж байгаа юм шүү. Солондоо бас та бүхнийхээ жүжиг бас үзүүлнэ. Тэгэхээр бас
Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа ажиллаж төсөө. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. За та бүхнийгээ байж та би нэг гоё зурганд анхаарлаа хандуулаач гэж хүсэж байгаа маа. Энэ болохоор 50 ах маань 16 настай одоо 17 настай жоохон хүүхэд байхдаа бас монголчуудын бас ахуй амьдралын талаар бас намын даалгавраар бас ийм зураг зурж ирсэн. Тэгээ энэ одоо зургийнхаа одоо та учрыг тайлбарлаж өгөө. Энэ ямар учиртай зураг вэ? Би одоо 7 настай сургуульд ороод 7 дугаар анги төгсөөд хөгжим бүжгийн дуу сургуулийн Монгол зургийн одоо ангид ороод тэгээд 74 онд одоо сургууль төгсөхдөө дипломын ажил хийсэн. Тэгээд дипломын ажил хийхэд одоо тухайн цаг үе бол өөр цаг үе байсан. 74 он бол 21 оноос өмнө бол Монгол бол ус ноосондоо баригдсан одоо ядуу зүйдүү одоо эмэгтэйчүүд нь одоо ус нь ширэлдсэн их ядуу амьдралтай байжгаад тэгээ 21 оны ардын хувьсгал гараад л тэгээд тэр бөөс хуурс элдв өвчин зовлон бүх юмнасаа салсан гэдэг тийм үзэл суртал явагдаж ирсэн байхгүй юу? Тэр үед одоо энэ зургийг зурхад мэдээж би одоо эхлээд хүүхд юм чинь тийм л юм байх гэж бодсон байхгүй юу? Тийм л байсан байх гэж бодсон. Тэгээд ардын зураач Үржингийн ядам сүрэн гэж миний багш бол минийхөө наад зургийнхаа эскизийг тэр цааш нь үүдэнд тэр хол цааш нь харуулаад тавьчих гээд. Яаж байгаа юм гэсэн чинь за миний хүн наашир гээд суулгаад олбог дээр суугаад арын авдранаасаа гаргаад хуучны фото зургнууд үзүүлсэн. Ягаад тэр Монгол гэдэг чинь иймэрхүү улс байсан юм аа. Тэгээ 21 оны ардын хувьсгалаас ч өмнө бол монголчууд бүгдээрээ үндэсний хувцастай байсан. Үндэсний ястан болгон өөрийн хувцастай. Зэвдэндээ албан тушаал болгондоо хувцастай. Тэгээд хувцас нь бол бас зүгээр нэг одоо халуун хүтнээс хамгаалах хувцас биш. Гоёлын, үзэмжтэй, дизайнтай. Мундаг одоо эн чинь хаан тэр дэлхийг эзэгнжсэн улс чинь бас нэг зүгээр байхгүй шүү дээ. Ийм байсан юм а гэд. Гэтэл би бол тухайн үед 17 настай хүүхэд бол эмэгтэйчүүд таана байсан гэд. Тэгээд эмэгтэйчүүд нь одоо тэр тусгаар давталын тугийг ойсон. Тухайн үеийн одоо тэр мундаг эмэгтэйчүүд партизан Цэндавиш маштай бүгдэнтэй нь уулзж ирсэн. Тэгээ бид бол ингээд энэ төрийн хүндэтгэлтэй шин төрийн тугийг ойхын тулд одоо тухайн үеийн зээгт наамлын аргаар бурхан бүтээдэг аргаараа өнгөнгийн торгыг одоо эсгүүр гаргаж тэгээд дараа нь тэрийн торгон утсаар оёод тэгээд туг гэдэг нь бол бүр одоо бурханы зураг шиг юм байсан. Монголчууд бэлэгдэл их итгэдэг. Тэгэхээр шин төрөө бэлэгдэхийн тулд бид нар бүгдөө тэр гоёлынхаа хувцсыг өмсөх ёстой. Гоёлынхаа хувцсыг өмсөөд ижүүрэн Монгол хувцас өмсөж жоод энийг ойсон юм а гэд. За баярлалаа. За маш баярлалаа ихтэй баха. Тайлбарлая. За тэгээд мэдээж өнөөдрийн уртцаан болвол уртцааны гудамж нэвтрүүлэг үнэхээр олон сайхан салбар бүртээ тэргүүлж байгаа. За Монгол ахуй соёл, өв соёлыг харуулсан тийм сайхан эрх мөнтэй нэвтрүүлэг боллоо. За тэгээд бүгдээрэнд нь ажилтны амжилт хүсье бүгдээрээ ирүүлэх байгаараа нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сан Мигел, за глюкоз болон кальпис Асахигийн маань хоёр төрлийн бүтээгдэхүүн байна тийм. За мөн дээрэс нь кальпис одоо байлаа.
Тэгээд тий наачаа нэр манайхаа Энэ амар гоё юм биш. глюкоз гэдэг энэ мэдээж та бүх ялангуяа яг юм урлагийнх нь манад маш хэрэгтэй. Энэ манай спонсор спонсор. Янз бүр. За ингээд нэвтрүүлгийн ас энэ хүрээд өндөрлөө. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Хамтаа сайхан хундаа тулгаад нэвтрүүлэг өндөрлөе. Хундаа тулгая та, тийм ээ? За. Та нартай маш их баярлалаа. Тэгээд Тэнгэрийн сумын дуулалт жүжиг та нарын уран бүтээл мандугай. За бүгдээрэнд Баярлалаа. баярлалаа.